Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийг дэмжихсэн шагдар сүрэнгийн нэрэмжит ангаах ухааны хүрээлэн үзүүлж байна. Аль тэрийн даралтыг хэрхэн зөв хэмжих вэ? Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчнөд тогтмол дэргүүлж байна. 2021 оны байдлаар зүрх судасны өвчний 51.6%-ийг аль тэрийн даралт ихсэх өвчнөд эзэлж байна. Цагаасаа нэртэд зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь аль тэрийн даралт ихсэлт юм. Аль тэрийн даралт тогтмол өндөр байх нь тархины харвалт, зүрхний шиглээс, бөөрийн дутагдал, судасны хадуурал, нүдний торлогийн өөрчлөлт зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг. Аль тэрийн даралт ихсэлт гэж юу вэ? Аль тэрийн судасны дотор хананд үүсч буй цусны даралтыг аль тэрийн даралт гэнэ. Хэвийн аль тэрийн даралт 120-80 мм мөнгө усны багнаас бага байдаг. Харин 130-80 мм мөнгө усны багна буюу түүнээс их байхыг аль тэрийн даралт ихсэлт гэнэ. Аль тэрийн даралт ихсэлтийн үед толгой өвдөх, дөнгөтөх, эргэх, шилэн хүзүү хөших, дотор муухайрах, нүд бүрэлцэх шинж тэмдгүүд илэрнэ. Аль тэрийн даралтыг хэрхэн зөв хэмжих вэ? Даралтаа хэмжихийн өмнө дараах зүйлсийг анхаарна. 5 минут тайван сууж амарна. Кофе, шоколад, хоол идсэн, тамхи татсан, дасгал хийсэн бол 30 минутын дараа даралтаа хэмжинэ. Аль тэрийн даралтыг зөв хэмжих 8 алхам. Ярьж хөдлөж болохгүй. Гар тохойг зүрхний харалдаан байрлуулна. Ганцуугаан шуун, манжетыг тохон хонхороос дээш 2 см зайд байрлуулна. Хөлийн улыг шаланд нааж суун, хөлийг ажиж суухгүй. Давсгийг суллаж шээсэн байна. Сандалны түршлэгийг нарж суун. Буруу байрлалд даралтыг хэмжүүл 2-50 мм мөнгө усны багнаар зөрүүтэй хэмжигддгийг анхаараарай. Аль тэрийн даралтыг зөв хэмжин тогтмол хянаж зүрх судасны өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлцгээе.